1997 оноос хойш одоо хүртэл уран бүтээлээ хийж байгаа Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг бол яахын аргагүй Никитон хамтлаг билээ. Самцаа тайл, янаг цэцэг, хос хунгийн дүүл, шүтэн зэрэг хэд уран бүтээлүүдийг гаргасан Никитон хамтлаг дахин хэд болох уран бүтээлүүдэд багтаасан Үүлэн үст цомгоо бэлэн болголоо. Үүлэн үст цомогт цомгийн нэрээр нэрлэгдсэн дуунаас гадна нар, шуурга, бэйби, зэмсэг, тайз, ягаачгүй, терминал 12, баяртай терминал 12 гэсэн 10 дуу багтаасан. Тус цомгоо энэ сарын 25-нд I Love Function House-д хэвлэлийнхэн болон фэнүүдэд танилцууллаа. Юуны өмнө та бүхнийг энд бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн бүх хэвлэл мэдээллийнхэн болон манай Никитон хамтлагийг сонсдог бүх хүмүүстээ хүрэлцэн ирсэнд Никитон хамтлагийн өмнөөс талархал илэрхийлье. Манай хамтлагийн нэдэ удаа яригдсан үйл үст цомог та бүхний гар дээр хүрэхэд бэлэн болж байгаад бас бидний өнөөдрийн баярыг хуваалцах ирсэн та нар дахиад баярлалснаа илэрхийлье. Тэгээ манай энэ үйл үст цомгийн дуунууд ерөнхийдөө бол их шинэлэг санаагаар шинэлэг дууралттай болсон байх гэж найдаж байгаа. Та бүхэн тэгээд өөрсдөө сонсоод нэг дүгнэлт гаргана үст тийм ээ. Энэ цомгийн одоо уран бүтээлийг голлож хийсэн өөрөөр хэлбэл бүх дууны зохиолч маань бол Никитон хамтлагийн ахлагч хөгжил зохиолч Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Бацаахны Бачулан маань байгаа. Тэгэхээр Баачк бол ер нь энэ CD-ний бүх дуунуудыг хийсэн утсан хөгжмийн найруулгуудыг болохоор манай одоо Калаваш гэж ярьдаг даралт хөгжимч Болорхуу маань хийсэн байгаа. Тэгээд CD-ний хувьд болохоор зэрэг 11 сарын сүүлээр ирсэн. Тэгэл яригдсан хүмүүс асуугаал ирсэн. Нөө CD яасан бэ л. Тэгээд бид нар ямар гэхэлэр зэрэг яг энэ өдрийг хүлээж ирсэн. Энэ өдөр нь ямар холбоотой гэхэлэр өнөөдөр манай хамтрагч өнөөдөр Монголын миний бодлоор хамгийн сайн видеомейкер On the Production-тэй одоо бид нар үйл үст дууныхаа клипийг хийгээд та бүхэндээ өнөөдөр хүргэж байгаа. Одоо энэ бол бас өнөөдрийн өдрийн хоёр дахь баяр юм аа бидний хувьд. Мөн энд сүгсэн хүмүүс Үүлэн үст дууны клипний анхны үзэгчд болсон юм. Өөрмөц шүлэгтэй бүсгүй хүнийг магтан дуусан энэхүү Үүлэн үст дууны клипийг On and Off Production хийжээ. 9 минутын турш үргэлжлэх энэхүү клип нь 1900 он, 1930 он, 1970 он болон орчин үеийн гээд 4 он цагийн залуусын хайр дурлалыг харуулсан юм. Клип маань та нар өөрсдөө үзээд дүгнэлттэй хэлнэ үстэй зүгээр тэдэн дээр гарах зорьцсон юм маань зүгээр мөнхийн сэдв болсон хайр дурлалын сэдвийг л хийсэн байгаа. Тэрэн дээр одоо заяаны хань гэж юу яриад идэгэн хайр дурлал гэж юу яриад байгаа гэдгийг харуулах хийжсэн. Дөрвөн үеийг хамарсан одоо үйл явдал байгаа. Тэгээд бид нар ч өөрсдөө хийсэн хүмүүс учраас тэгээд таалагдсан баг. Тэгээд үзэгчд тэгээд гол нь шүмжтэй. Мөн энэхүү төслийн хүрээнд Үүлэн үст цомгийн дуунууд, клип, хэрхэн бүтсэн түүх, Никитон хамтлагийн дуучин, урлагийн гавь зүтгэлтэн Бачулууны тухай өгүүлэх энэ миний түүх цуврал ярьцлагын нэвтрүүлэг, фэнүүдтэйгээ хийх unplugged нэвтрүүлгүүд зөвхөн боловсрол сувг телевизээр гарах юм. Үүлэн үст цомгийн дараагийн олон нийтэд албан ёсны эрхтэйгээр хүрэх уран бүтээл бол тайз нэртэй дууны клип байхаар төлөвлөжээ. Зохиогч эрх гэдэг юм бол сүүлийн 2-3 жил нэлээд хурцаар тавигдж байгаа. Тэгээд манай компанийн хувьд бол зохиогч эрхийг хамгаалах чиглэлээр бол нэлээд тууштай ажиллаж байгаа. За тэгээд энэ цомог дээр бол бид нар энэ клипнийх нь бол албан ёсны цацах эрхийг нь бол албан ёсоор худалдаж авсан байгаа. За мөн Никитон хамтлагтай хамтраад Үүлэн үст зохиогч эрхийг хамгаалах медиа компанид ажил өрнүүлж байгаа. Компанид ажлын гол ач холбогдол нь юу гэхээр урлагийн салбарын уран бүтээлчдийг бол дэмждэг тэр механизмыг л бий болгох, эргээд энэ хүний оюуны хөдөлмөрийг хамгаалдаг, тэрийг зөвхөн нэг сайтаар ч юм уу өнгөө тараачдаг, эсвэл ингээд чанарын шаардлага хангахгүйгээр түгээх энэний эсрэг тийм арга хэмжээ авч байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийнхнийг бас энэний арга хэмжээг нэлээд идэвхтэй дэмжинэ гэж хувьдаа итгэж байна. Тэгээд бас өнгөрсөн онд телевизийн холбоо, за мөн контентын чиглэлээр ажилладаг компаниуд бас оюуны өмчийн газартай хамтраад
зарчмын хувьд бол энэ зохиогч хэргийг хамгаалагч чиглэлээр хамтарч ажиллая гэд энэ жилийн дээр бидний манай компанийн хувьд хамгийн анхны төсөл бол Никто хамтлагийн төсөл болж байна. Энэ төсөл дээр хамтран ажиллахад бол маш таатай байна. Нэг уран бүтээлийн цаана асар их хөдөлмөр байдаг. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийн хөдөлмөрийг одоо зөх хэмжээнд үнэлэх хэрэгтэй гэдэг тал дээр боловсрол сургууль виз бол өөрийн бодлого болгож ажиллаж байгаа. Тэгээд үйл үс төслийн хүрээнд боловсрол сургууль визээр маш сонирхолтой нэвтрүүлгүүд, тэгээд үйл үс цомгийн маань клипүүд та бүхэнд хүрэх болно. Тэгээд Никто хамтлагийнхандаа бас амжилт хүсье. Баярлалаа. Үүлэн үст цомог худалдаанд гарсан бөгөөд цомгийн нээлтийн үеэр фэнүүд нь дуучин Батчулууны гарын үсгийг зурулан худалдан авалт хийж байсан юм. Үүлэн үст цомогт багтсан бүх дүүнийхэн аяыг Батчулуун өөрөө бичиж, шүлгийг Нисфанис хамтлагийн дуучин Инх болон Элкондр хамтлагийн дуучин Хэрлэн нар бичжээ. Хоолойны бичлэгийг White Ark студид харин Mix Mastering-ийг Америк нэгдсэн улсын Right Angle студид хийлгэсэн байна. Үүлэн үст цомгийн уран бүтээлүүдэд төгөлдөр хуурын аялгуунаас гадна хийл, айлт хийл, морин хийлийн аялгауг шингээж өгчээ. Ийхүү Монголын хөгжмийн ертөнцид гайхалтай уран бүтээлүүдийг шингээсэн Үүлэн үст гэх шин цомог мэндэллээ.